Сайн уу. Амар удаан хугацааны дараа бүндөн уулзч байна. Би мигтэй болсон, камертай болсон. Яг арай өөр сонсогдож байгаа байх гэж бодож байна. Миний яриамаараа. Та бүхний харж байгаачлан өнөөдөр би What's in my bag гэдэг бичлэг хийх гэж байна. Миний цүнх болохоор зүгээр л нэг ийм л цүнх байгаа. Өөр тийм чимэглэл юу ч ахгүй. Дотор нь юу байгааг танилцуулъя. Гарч жилээ их гарчихсан хгүй юу? Тэгээ тийм болохоор угаасаа мэдээж миний цүнхэн дотор iPad маань байна. Тэгээд иймэрхүү. Ингээд iPad. За үүний дараагаар миний цүнхэн дотор байнгын дэвтэр явж идэг. Яагаад гэвэл би ч гэсэн мэддэггүй. Би дотор нь би ингээд хэлнийхаа хичээлийг ингээ хийхдээ хийчихсэн. Угаа ингэж хэлээд тэгээд ийм зурагтаа зурчин яда. Тэнгүүтээ энэ дэвтэр ийм байгаа штэ. Энийг ингэж харуулад эндээс өдрийн тэмдэглэлээ биччихдэг. Миний хараавар амар муудчих. Би ингэж суучаад тэгээд нэг камерныхаа хажуу талын дэлгэцийг нь харахаар өөрийнхөө царайг харахгүй бүрсэж аваагүй мэддэхгүй байх юм. Тэгтээ би бүр амар хэм бичдэг гэхдээ би нэг төлөвлөлтөг төрлийн болохоор iPad-д очиж бичдэг. Энэ зүгээр ингийн цаасан дээр өөрийнхөө гараар тэмдэглэл бичихсэн юм дуртай. Ийм сам байна. Ширэлтчээд байдаг. Тэгээ одоо чорт толцсон ч. Тэгээд энэ одоо бас солонгос хэлний юм өгнүүдтэй цааснууд байна. Хичээлдээ ямар ч сан хийж байгаа. Ийм коршлаг. Уруулны вазлин байна. Гарын тос байна. Энэ миний би нэг Daiso-гоос 2000 3000 гарал авсан байна. Тослогдсон тосыг эсрээд тослогдоод байдаг болохоор авч явдаг. Боронгийн зүгээр юм харандаа байна. Энэгээр би уруулаа ингээ зүгээр хүрээлтий. Дараа нь энэ л хоригтэй амар гоё. Бомбайлахад халууд өгүүлээд уруул бомбол өгч. Ингээд төгсний дараа уруул ингээд чимчгнээд маань тэгээд бас нэг юм сан байна. Чолкны сан. Энэ тэгээд юм ажлын ингийн тэмдэг AirPod. Юм сонсох амар дуртай. Юм сонсохгүй бол байж чаддгүй. Тэгээд би зөвхөн нэг юм алгадөө. Юм сав байгаа. Оо энэ ямар ухаан би. Нэг онгойлгоод үзвэл энэ би өмнө нь микрофон төр байхгүй байхдаа яг ийм микрофоныг ашигладаг гэсэн. Хажууд нь жижигхэн миний хэрэгэлдэг усны жижиг. Амин угаас авч чадахгүй байдаг болохоор жижиг нь ингэж байж идэг. Пенал. Энэ пеналын бүрхэн нэрийн жижигхэн мөртлөө амар их юм ордог. Өдрөл яг төрлийн балнууд дандаа гэхдээ хар балнууд байгаа. Тэгээ энэ нас хичээл орж мөрөхөр энэ амар хэрэгтэй. Энэ нөгөө нэг юм хумсны тос. Минийг ингэж зөөлөлтөө хичээлд сууж хахад. Ингээ пеналын дайчтай яг нөгөө балчиг хэлбэртэй болохоор. Зүгээр миний нэг юм хөөхөн дөрөвч байна. Доторх нэг иймэрхүү. За мэдээж юм вүүригийн карт, автобусны карт, зооснууд байгаа амар зоос идэг л гоо хийгээд бүгдийг цуглуулж байгаа. Ганц зураг гарч ирнэ. Хараа. Хуучин ажлын захирал маань дарж өгч ирсэн. Энэ надтай хамт ажилладаг монгол найз нь би тэгээ энэ манай захирал. Тэгээ энэ захирал маань дарж өгч ирсэн. Сөүл солонгост байдаг бол энэ 60,000 төгрөгөөд үнгүй явдаг. Саржангаа үнгүй явдаг карт. Сөүл дамжирдаг бол хэрэгтэй. Тэгээ энийг хардаа. Манай найз Blackpink-ийн тоглолтноос надад авчирч өгсөн. Хам банкны карт байна. Хамгийн сүүлийн өдрөө Канадад авчирсан эдийн энд таад баг харагдахгүй л юм л та. Газрын захирал маань тэгээд солонгос найз маань, Украин найз маань би яага. Тэгээд ингээд баяртай гэдэг надад өгсөн. Одоо тийм солонгостой ажиллаж байгаа тэр ганц сайн найз маань байгаа юм. Манай найз л өгөн чэд зураг байна. Миний чэд зураг байна.
Миний мэдээж энэ микрофон тэг камера ерөнхийдөө хийж авч явна л да. Би зүгдээ өөр явуулгатай болгодөө. Уул нь нүдний туцаалга бас байдیں۔ Гэтэ хайцсан. Уул нь миний энэ кошлакын дотор явж идэх хгүй. Нүдний туцаалга. Тэгээд өөр эмхтэн хүнийг болохоор би нойтон салфетик байх хэрэгтэй гэж боддیں۔ Аавал тэти надад алгалтай. Тэгвэл солонгочууд тийм шүдний цай зоогоо амар авч явдаг. Гэтэ би одоохондоо л арай авч явъя гэхээр цүнх маань жоохон арай хүнд байгаамаа. Арай авч явдаггүй. Одоохондоо л эмх байна. Солонгос сурдаг оюутны зөв ийм л юмнууд байна да. Тэгээд би энд ингээ камера хийдэг цаа. Тэгээд энэ дотор ингээ юу микрофон хийдэг. Хөөхөн байна уу? Миний бичлэгийг дуустал үзсэнд баярлалаа. Одоо цаашдаа бүгдээрээ маш ойрхон бичлэгнүүдээр уулзч байх болно. Тэгээд баяртай.